миний бая яхаар юу энэ. Миний хоёрын ядуу дүү. Гэхдээ ядуу хоёр хүн. Тэ нэг л үг юм да тий. За бүүн утахгүй мэдлэлээр төгсөж ажиллаад тань шиг баян болно шүү дээ. Үгүй шүү дээ. Үгүй чи төгсөөлний газар саяын цалинтай өглөө 8-аас оройн 8 хүртэл ажилладаг. Яг цалингаас цалин хооронд амьдэрсэн нэг депресстэй юм болно шүү дээ. Тэгээ та яаж баядсан юм? Хан ариг банкны хадгаламжинд хавлуулаад тэгэл баян болсон шүү дээ. Над яриад байгаа юм чи ойлгодоггүй миний баян ах. За чи сонс. Ах нэг багаасаа нэг мөнгө хөрвүүлээд байдаг санаж байна уу? Аав чи iPhone травч өгсөн ч гэсэн ах нь. За ийм мөнгөтэй хэрэгцээ нарахгүй юмар яа тийм мөнгөний хадгалдаг байсан. Харин чи тэгт яадаг байлаа. Бодлоо IG бизнес цааш хожиж гоё анхаарах гэдэг. Тэгээ 2 жилийн дараа чи тэр хугацаа 500-аар зарж байгаа. Ахын нууцны мөнгө 5 сая болсон санаж байна уу? За тийм. Тэгэл ах нь ариг банкны хадгаламжинд баг багаар мөнгө хийсээр бол 10 сая төгрөгт болсон шүү дээ. Гэхдээ тэгээд 10 сая төгрөг чи бод. 10 сая төгрөгийн 12.1% гэхээр жилд хэдэн төгрөг юм? Жилд сая 200 доллар. На 10 сая төгрөг чинь 100 сая төгрөг гэсэн бол яах вэ? 100 сая төгрөг гэсэн бол тэгвэл жил 12 сая төгрөг, сард сая төгрөг. Ингээ бодохоор чи өглөө 8-аас оройн 8 хүртэл ажил хийхгүйсэн ч гэсэн чиний мөнгө даасч орчихлоо. Эхнийхээ л 100 сая болчихвол тэгэл. Үгүй тэгээ юу наган дүү. Дэлхийн топ баяжууд чинь мөнгө хадгалж үржүүл зурсан хүмүүс байдаг гэж байна шүү. Одоо чамаа ингээ мэлэгээ суучих ахихын мөнгө орч л байгаа. Түүнээс яг одоо ч татгалж нэ. За тэгээд мөнгөний төлөв биш мөнгийг өргөхөд ажлууд нэг чинь энэ шүү дээ. Хадгаламж нэгч бол хамгийн зөв банк ариг банк шүү зөө. 10 жилийн дараа Миний дүү одоо нэг ганц тэрбум төгрөгтэй болов илүү дээ. Болгүй явахтай байхаа. Хүн тэгээ мөнгөтэй болчихоор хинт ч зарагдахгүй гоё юм аа.